Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуул маш ойлгомжтой хоёр субъектийн хооронд л явагдах нь ойлгомжтой болоод байна. Монгол Ардын уйсгалтнаа мэдээж нэг хүн гаргаж ирэх л баг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтийн сүлжээ аль хэдийнэ хоёр талдсан хар пиарыг ёстой нэг урсаж өгч байна. Хоорондоо эвдрэлцээд хараа зөвхөлдсөн постууд ч өч төчнөөнөөрөө урсаад эхэлжээ. Болж л өгвөл нэгнийг харуулах гэсэн нийтлэл постууд хэвлэл мэдээллийн хэрэгслийг тэржигтэн дүүргэжээ. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар батлагдсан нэг л теорем бий. Хэдий ч инээ харлуулах гэж оролдоно, төдий ч инээ цагаадаж харагдаг болсон нь нууц биш. Яг бод байдал дээр Халтмаагийн Батулга болоод Мегомбын инх холдны хувьд яаж ч муулаад огт хөдлөхгүй өөрийн фэнүүдтэй болсон хүмүүс юм. Үлдэжгүй эргэлзээтэй цөөн хувьд нь л тэр хар пиар нь үйлчлэх байх. Гэхдээ нөгөө монгол хүний зангаа бодолцохгүй болохгүй. Монголчууд бид нэг хүн рүү бөөнөрөө бүүрлэхээс дайрахыг төвчдөггүй ард түмэн. Намбрын хоёрыг төр засаг шүүхсагдаа хүчний байгууллага нь бөөнөрөө боорлож нухчин дарсны хүчин тэрбээр одоо баг үндэсний баатрын хэмжээнд очисон хүн. Тэрнээс өмнө бол хүмүүс түүнийг өнөөдрийн элбэгд орчгол хараад зүгтдэг байдаа. Гэвч эрх баригчдын бөөнөрөө боорлсон дайралт түүнийг ард түмний талд нь аваадсан юм. Тийм болохоор өөрийнхөө нэр дэвшигчийг гаргахын тулд өрөөлийн нэр дэвшигчийг хэд их муугаар боорлогчтой мэдэхгүй. Сонгуул албан ёсоор эхлэегүй байхад ингэж байгаа юм чинь цаашаа төгс төгөлдөр боорлолт болох нь ойлгомжтой. Пиарчдад сануулхад ард түмэн ялагдж буй талд нь зогсдог юм шүү гэж хэлээ дээ. Өмнөх сонгуулийн туршлага үүнийг баталсан. Элбэгд оржи нөгөө нэг нулимсыг л нэг санаад үзээрэй дээ.